харваа наадам Монгол ёс заншлаа дээдлэн хүндэтгэж, шагаан харвааны уламжлалыг сэргээх, дэлгэрүүлэх, ахмад харваачтай уран уулзуулах, тэднээс суралцах, орон нутгийн харваачдыг өргөнөөр оролцуулах зорилготойгоор зохион байгуулагдсан юм. Энэхүү харваа наадам 6 настай болчраас 60 настай ахмад харваачид Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгаас үргэлжлэн ирсэн 100 багийн 1000 гаруй харваачдыг оролцуулж өргөн хүрээг хамарч чадсан. Шинэ цагийн Монгол шагаан харвааны түүхэнд өрг хасаан тоглуулж, өвөрмөц зохион байгуулалттай үйл явдал болсноороо онцлогтой юм. Оноо болгонон нүгэл арилгах, хямрын тоглоом гар шагаа, оюун цэгцэлж бодол чуулуулах, хоймрын тоглоом гар шагаа, халахын мэрэг дэгжилдэн учруулах, эв эйм тойрмын шагаа, хамаг Монголыг нар зүвэргсэн их нүүдэл юм тойрмын шагаа. Монголчуудын үндэсний спортын наадмын нэг нь шагаан харваа юм. Тоглох журам нь нэг баг 6-аас 7 тоглогчтой. Баг бүрээс 2 хүн гарч тус бүр 16. Бүгд 32 хасааг 6-ын тавцан дөрж 9 тохоо буюу 4 м 72.5 см-аас эхлэн ээлжлэн няслаж харвана. Оноо бүрд нь нэг хасааг шимж авснаар өөрийн талын 16 хасаан дээр өрсөлдөгч багаас 4-5 хасааг авч байж хожно. Нэг хүн 4 сум тавина, 3 өрг харвана. Харвах хэрэгсэл нь хатуу нягт ширхэхтэй үнэт мотор хийсэн 6-ын тавцан, бугын эврээр засч хийсэн хасаа, нэг тохоо 4 хуруу хэмжээний тохоо хэмээх зай хэмжих, шимсэн хасаа өрөх нарийн хавтгай мод, үнэт модоор хийсэн хашлага, бугын эврээр хийсэн сум байдаг. Хашлаган дээр тэрний эгцгол чигийг заасан, нэг үгээр хэлбэл овоо харааг орлсон тэмдгийг яс шигтгсэн, харваач өөрийн барилд тохируулж сум тавих тэмдэг тавьдаг. Мөн шагааны буу хэмээх тэвхлүүрт харвуулаар онцлон хараалж, гох мултлан буудах маягаар харвахын ч бий. Шагаан харваанд уянгалаг яруу дугаар уухайлж, харваачийг хөгжөөн наадмыг чимэгтэй болгодог. Харавж байгаа хүнээ багийнх нь уухайгаар удирдна. Онвол уухай өндөрсөж, алдвал намсаж, сум дутвал өндөрсгөн. Өрсөлдөгч талын хүнийг харавхад уухайлахгүй. Уухайг өндөрсгдөг нь багийнхаа харавж байгаа хүнийг зөргижүүлж, урамшуулж, багаа хөхүүлэн сайшааж, намсгадаг нь тоогүй гэсэн утгатай дүүх дохой болдог байна. Шагаан харваа наадамд 4-6 цаг оролцоход 120-с 180 удаа босч суудаг учраас цусны даралт нэмэгдэх, зүрх судасны өвчнөөс сэргийлэх сайн талтай гэж үздэг. Örüg kentsir